За би ингээд нөгөө яваад агтаршуулсан энэ хэсгийнхаа ингээд сайхан малтаж өгөөд сэрүүлэн хөрсөн. Тэгээд энийг ногоогоо усалсныхаа дараагаар ямар ч ногоог усалсныхаа дараа ингээд сэрүүлж өгөх бас их сайн. За нэг багажтай энэ талаар нь сэрүүлж өгнө. За энэ талаар нь болохоор ингээд зэрлэгээ зулгаана. Энийг болохоор үндэстэй авахгүй болохгүй. Энэ нэстэ замбрааг ургадаг. Ургамал энэ эми ургамал шүү дээ. Энэ арьсанд айгүй сайн. Энийг буцалгааж усанд орж олно. Энийг одоо буцалгаад ногоогоо одоо шүршиж услахад бол айгүй сайн бордоо болдог. Сайхан налаад унж байна. Томроод хуйхгүй бол намаагүй яачл гэдэг. За эднэрийг ингээд сойж увна. Тэгээд энэ навч чинь бордоо болохоор энэ навчаа сайхан хөрсөн ингээд сайхан сэрүүлж агаад жоохон ухаж уяж байгаа. Тэгээд энэ рүүгээ ингээд сайхан хийгээд өгөөл эднэр чинь бас бордоо хаалгай. Тэгээд энэ томатны чинь найвч энэ төр бол сайн бордоо байхгүй. Энийг бодвол буцлагчиж бордохгүй бол энэ ургамал замбрааг ургана. Нэг юм шүдэн ингээд одоо энэ ингээ газар унчлаа шүү дээ. Энийг авч хаяхгүй бол үндэстэй авч хаяхгүй бол энэ дахиад ургаад байдаг. Тийм яхтар байгаа юм да энэ. За тэгээд бас нэг гоё хөрс сэрүүлдэг юм бол тармуур байна энэ хараа. Ингээд сайхан сэрүүлж өгнө гიშгээл. Тэгэл ингээд сэрүүлчихнэ. Энэ өстой айгуу сайн. Засраар нэг гიშгээ тэгээ сэрүүлээд хөрсөө ингээд сэрүүлэх юм бол агарын солилцоо сайн явагдана. Ядангуяа усалсныхаа дараа энэ төр үндсэндээ гоё агаар сайн өгдөг юм сайхан юм байна. За та бүхэндээ амжилт хүсье. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.